усны их үүсвэрээс одоо худгаас орж ирэх ус нь энд цэвэршигдээд тэгээ Улаанбаатар хот руу нийлүүлэгдэх энэ байгууламж дээр бол ирсэн байна. Тэгээд 70% таа явагдаж байгаа энэ байгууламж маань 2025 оны эхний улиралдаа багтаагаад үйл ажиллагаа нь одоо жигдэрхнээ. Одоо яг энд бол халаалтаа аваагүй байна. Тэгэхээр нийслэлээс дулаан холбох хэвээр. Тэгэхээр энэ холболтын ажил нь хугацаанд явчих юм бол энд ажиллаж байгаа ажилчид нь ажлаа хугацаанд гүйцэтгээд Улаанбаатар хот одоо ирээдүйн 30 жилдээ өндний цэвэр усны их үүсвэрээс бол айлтгах болох нэ Улаанбаатар хотын хэмжээнд. Усыг дахин боловсруулъя, тэрийг хэрэглээ нэвтрүүлье гэж байгаа боловч Монгол улсад яг тэр хууль эрх зүйн орчин бол байхгүй. Тэр хуулийг бол бид нар батлах хэрэгтэй болчихдог. Ер нь бол хэрэглээ нэвтэрсэн усыг дахиад боловсруулна гэхээр өртөг шингэж байгаа. Тэгэхээр өртөг шингэхэд тэр өртгийг хэрхэн тооцоолох юм? Тэгээ тэр усыгаа хаана хэрэглэх юм? Ямар зохицуулт байх юм? Хин хаана хариуцлага хүлээж авах юм бэ гэдгийг нь зохицуулах хэрэгтэй. Тэр энэ хуулийн төсөл дээр бол одоо манай ажлын хэсэг ажиллах хэрэгтэй болчиход. За Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүд бас хаягдл усаа тодорхой хэмжээнд урьдчилж цэвэршүүлээд тэгээд дахин боловсруулах үйлдвэрүүд рүү болох ёстой. Засгийн газраас төлөвлөгөө гараад 100 аж ахуй нэгжээр урьдчилсан тэм цэвэрлэх байгууламжийг байгуулъя гэд явж байгаагийн 30 л зөвхөн урьдчилсан цэвэрлэх байгууламж оруулсан байгаа байдалтай байна. Тэгэхээр үлдсэн 70 аж ахуй нэгжтэй энэ байгууламжийг нөтөр түргэн оруулах, энэ дээр нь дэмжиж ямар нэгэн байдлаар одоо хамтарч ажиллах хэрэгтэй байна. Тэгээ энэ дээр бол засгийн түвшинд бол мэдээллийг хүргэж хамтарч ажиллана.